Энэ танаа Хяман танах юм байна тийм үү? Тий, манай хүнс комплекс гэж компани. Тий. Янз юм байна. Хүнс комплексын хям бол янзтай юм байна. Монголдо бас арай урт одоо өнөөдөр ингээ 4 метрийн урттай юм панель гэрэл хийж та бүхэнд үнгүү амсуулах гэдэг байна. Тэгээд та бүхэн жоохон дэвтэртэй хөлөөр гоё юм болно. Мика тоочиг хараад хөө юу гоё юм хийж байгаа юм гэсэн чинь юм гоё юм хийж байгаа юм байна. Тэгээд Хүнс комплекс компани зүгээс Монголд хамгийн урт паниныг хийх гэж байна. За энэхүү паниныгээ бид нар болохоор тоогооч Микотойгоо хамтарч хийж байна. За тэгээд Хүнс комплекс компанийн бүтээгдэхүүнийг оруулсан амтад паниныг хийх гэж байна. Ингээд та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Удахгүй амтхаа маань эхлэх гэж байна. За ингээд паниныхаа одоо зүсээд эхэлж байна. Тэгээд аваад тэгээд бүтээгдэхүүний амтлаараа гаргаж өгдөг. Нэг хүмүүс бүгдээ сайхан зүсээд тавьчих. Тэгээд хэдүүл амтлаа тий. Кананы өдрлөг амжилттай сайхан үргэлжилж байна. За 90% таа явагдаж байна гэсэн үг. За Мика тоогооч маань өнөөдөр хийсэн өөрийнхөө бас бүтээлийг зүсэх үйл ажиллагаанаар явагдаж байна. За бүгдээрээ үнгүү сайхан амтлаад идээрээ үндэсний үйлдвэрээ сайхан дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна ихний удаадаа. За мэдээж моцарелла бислэг орж байна. За тэгээ үндэсний одоо өргөж тэмэх, даршилсан өргөж тэмэх. За тэгээд бас нэг соус байгаа. За тэгээ хамгийн үндэс мэдээж хамгийн гол үндэс бүтээгдэхүүн бол одоо манай Хүнс компани хямнууд байна. Чанмал хям, за таг судлах хямнууд нийслэлгээд тав хүн хамгийн сайн мэддэг тэр хямнууд байна. За тэгээд яг одоо үндэсний үйлдвэрлэл гэдгээ бол маш одоо дээр хамгийн том давуу тал байна. За тэгээд нэгдүгээр манай энэ хям одоо сүүлийн хүмүүс хямны болохоор буруу ойлголт маш их авдаг болсон тийм. За одоо нитритийн давсыг маш ихээр хэрэгэлдэг. За тэгээд хүний одоо удаан хадгалах буюу одоо янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж бас айгүй буруу ташаа бодсон. За энэ Хүнс компани болохоор 30 жил одоо Монголдо үндэсний үйлдвэрлэл одоо зах зээлтэй өсвөлөл биднийг энэ сайхан хям зайцаар одоо үйлчилж ирсэн компани учраас тэгээд бидний компани гол зорилго нь болохоор одоо нитритийн давсыг бол хэрэглэхгүй маш бага хэмжээгээр хэрэглэдэг. За та паниныхаа амталж байна уу? За амт чанарын үед ямар болж бидэнтэй дахиад сэтгэлээ болцооч. Янз юм байна. Хүнс комплексын хям бол янзтай юм байна. 33 дугаар павильон дээр худалдаалж байгаа юм байна. Тэгээд миний Монголын ард түмэн бүгдөө Хүнс комплексээс цагаан сарын сайхан ширээгээ засаарай гэж та бүгдээсээ хүсэж байна. Ам чанарын дээд байна шүү. За маш их баярлалаа танд. Баярлалаа. За Хүнс комплекс компанид ажлын амжилт хүсье. Гоё юм хийж байгаа. за баярлалаа танд. Сайн байна уу ягчээ? Мөө сайн байна. За та манай үйл ажиллагаан дээр манаас хөрөлцөн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Энэ Мишелээр одоо бас аминдал юм хайгаа явж штэ. Гэсэн чинь Мика тоочиг хараад хөө юу гоё юм хийж байгаа юм гэсэн чинь юм гоё юм хийж байгаа юм байна. Тэгээд энэ танаа Хяман танах юм байна тийм үү? Тий, манай Хүнс комплекс гэж компани. Тий. Бүтээгдэхүүнээр бид өнөөдөр Мика тоогоочтойгоо хамтраад паниныгээ бүтээгдэхүүн хийж байгаа. Айгу гоё юм байна. Тий, сэтгэл ямар энэ нэр? Маш гоё юм байна. Пицца шиг амттай. Айгу гоё юм. За, маш их баярлалаа. Тэгээд манай бүтээгдэхүүнийгээ сонгож авч хэрэглэж үзээрэй та. Харин тэгээд би танах хаана байна гэж асууж штэ. Тий. Манайха Баярлалаа.